За үзэгч та бүхэнд бид дэлхийн дахин болж өнгөрч байгаа зарим үйл явдлын мэдээлэл хүргэсэн бол за саяхан өнгөрч сард болсон буюу 8 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд бүгд найрамдах Солонгос улсад энэ World Dance Festival 2024 бол маш амжилттай зохион байгуулагдсан. Тэгээд манай улсаас бол 32 хүний бүрэлдэхүүнтэй баг уран бүтээлчд маань ихөө очоод хүүхдүүд маань маш их амжилтыг бол бий болгосон. Тэгээд 3 галт 2 хүрлийн эзэн болсон байгаа. Тэгээд тэрхүү фестивал дээр бас ингээд тайсан дээр үзүүлжсэн үзүүлбэрийг та бүхэн маань өнөө өглөө хөтөлбөрөөр инхүү шууд хүлээж авах үзэх бэлэн боллоо. За тийм ээ, студид маань Creative Dance Studio-гийн хөөрхөн бүжигчин хүүхдүүд байна. Ирсэн. Энэ тэмцээн уралдаанд яг энэ хөө Испани бүжгийн төрлөөрөө алтан медалийг хүртэж чадсан. Амийн Эрдэнэ, Сарнай, за Сэцэн Түшиг, мөн Цэлмөн, Мөнх Баясгалан, Анар Үжин болон аялгау нар яг одоо ирсэн байна. Танд зориулаад за Creative Dance Studio-ийн багш Мегмар Самбуугийн дэглэсэн Испани бүжгийг төлөвлөх гэж хүлээн авна. Ямар гоё харагддсан бэ? Ямар гоё бүжгэлдэм бэ? За октод яг тэгээ байж байгаарай. Студид маань Амийн Эрдэнэ, Сарнай, за Сэцэн Түшиг, Цэлмөн, за Мөнх Баясгалан, Анар Үжин болон аялгау нар байлаа. За Creative Dance Studio бяцхан бүжигчид яаслаг октодоо маш их баярлалаа. Ингээд дэлхийн хэмжээний том фестивалаас яг энэ хүү бүжгээр алтан медалийн эзэг болж чадсан шүү. Үнэхээр алтан медалийг авахар бүжгэлсэн байна. Супер байлаа. Баярлалаа. Маш гоё харагдсан тий. Тэгээ одоо юу гэдэг нэг мэрэгжлийн яг нэг бүжгийн тайз болон студио орчин гэдэг бол жоохон өөр байгаа шүү дээ. Тэгээ октодын манай хувьд болохоор бас ингээд энэ хүү бүжгээр ингээд энэ их амжилт гаргасан бол үнэхээр их бахархаж байна. Тэгээд эрхчлэлтсэн бас их олон тэмцээн уралдааныг бас төлөвлөж байгаа юм билээ. Тэгээ цаашдын бүх зүйлд амжилтсан хамгийн чухал нь бол мэдээж багш нар болон эцгийн хасраа хамгаалагч нар маань бол одоо үргэлж энэ октодыгаа сайхан дэмжиж байгаад бол талархаж байна. Тэгээ бүх зүйлд амжилт. Баяр үргээ. Маш гоё бүжгэлтэй октодоо. За ингээд өнөө хөтөлбөрийг зөвхөн тасралтуулах болно. Үнэхээр сэтгэл хөдлөлтөөс маш гоё